Чүмтөний ажиллагч уулзсан өнөдрийнхөө уулзалт болоод заавалтай чимэн радионы хэлсэн үйлдэлний багш доктор үзэл галаа өнөөдрийн уулзалтын таны уулзалтын симптом тайдан харж байгаа. Эдийн засаг байршлын нөлөө шин сорилтууд тэгэхээр магадгүй эдийн засаг байршлыг ярихад зүйлээ ярьдаг боловч бас ингийн хүний одоо тэр амьдрал дээр яаж мэдээлэл яаж буугаа гэдэг заримдаа жилийн ярих болж байгаа сонсогддог байсан ч магадгүй одоо бүгдээ камераар хэлсэн байна жишээ нь үгийн ковид гэдэг нь бол яаж мэдээлж чинь Украинасын дайны асуудал явж бид яаж мэдээлж чинь за одоо магадгүй Трамп улааны тариф гэж энэ өөрөө биднээс яаж мэдээлж өгөх ч юм уу үзэхээр бид болоод байгаа их хүмүүстийн доод ч юм уу биднээс хамаагүй хол болоод байгаа нэг хамаагүй шиг үзэгдлүүд үйлдвэрлэлүүд хүртэл ясаар байгаа бидний амьдрал монгол эдийн засгийн бидний яг нэг хамаагүй яаж мэдээлж өгөх нь одоо нэг мэдрэгдсэн сүүлийн жилүүд бол байлаа. Тэгэхээр яг сонирхолтой хүн болгоноос сонирхол зэмсэдэг нэг албад төгсөл бол яг энэ эцэг чиглэлээр судалгаа хийж энэ чиглэлээр хичээл заадаг багш. За тэгэхээр биднэртэй бас энэ чиглэлийн уншсан, сурсан, судалсан зүйлүүдээ олцох гад бидний бас өглөөний сонирхол харах гэсэн байгаа. Талхаж байна. За энэ галаа багш. Урж байна. За ингээд өглөө хүрэлцсэн таваас. За энэ юм та хугацаас авах дөрвөн асуулт байна. За энэ харуулгаас яриаг хэлчихье. За сүүлийн жилүүдэд даяарчлал урд өмнө байгааг үргэлжтэй явагдаж дэлхийн эдийн засаг нийгэм өстрийн хүрээнд бол том өөрчлөлт орж байгаа. За ингээд ялангуяа 2025 он бол бас конструк жил байгаа тийм ээ. Эдийн засгийн дээр дэлхийн ханд хүчтэй өөрчлөлтүүд цаг тутмын өөрчлөлтөнд явагдаж үүний улмаас бидний амьдралд нөлөөлөх зүйн өөрчлөлт гарч байгаа. За ингээд глобалчил бол өөрөө бол хэд хэдэн хүрээнд явагддаг ийм онцлогтой. Жишээлбэл хамгийн их мэдрэгддэг хүрээ бол эдийн засгийн хүрээ. За тэгээд цааш бол нийгмийн хүрээ. За устрын хүрээ болчихлоо. Эдгээр хүрээнүүд бол байгаа. За ингээд та бүгээр уншсан. За одоо энэ дээр бол юу гэхээр дэлхийн худалдаа бол далайн тээврээр их хөгжлийн хийгддэг тийм ээ. Маш их энэ далайн тээврийн замууд харагдаж байна. За Европ, Америк орнд, за Монголын төсөлд Америк, Латин Америк шигүү битүү сүлжээ бас харагдаж байгаа. За даяарчлалын хэлбэрүүдийг судлаач үзэхдээ бол хэд хэд хэлбэр авч үздэг. За хамгийн түгээмэл зүйл нь юу гэхээр бараа үйлчлэгээний урсгал, капиталын урсгал гэдэг. За нийгмийн хүрээнд хүмүүсийн үзэл бодол, за тэгээд мэдээлэл, за хүмүүс өөрөө шилжих. За хүмүүсийн одоо амьдралын хэм маяг дүр төрх. Бас тэгээд устдад харах. За мөн нөгөө талаар бол засгийн газруудын бодлогууд түрүүнд харах ийм үйл явцыг бол бид нэр даяарчлал гэж нэрлэж хамааруулж байна. За ингээд даяарчлалын хэд хэдэн давлгаа бол дэлхийд дахин явагдсан байдаг. За ингээд та бүхэнд үндсэндээ 3 тонн давлгааны талаар үзье. За дэлхийн 1-р дайн хүртэл бол даяарчлалын 1-р давлгаа бол явагдсан байгаа. За энэ бол бас ус орнууд худалдаагаа чөлөөлөх юм үйл ажиллагаа явагдсан. За энэ бол төмөр замын тээвэр, далайн тээвэр явагдаж байсан. За дэлхийн 2-р дайны үед бол худалдааны 20 сар дөрвөн жилээс протекционизм үзэл буюу энэ бол бодлын халтаан хамгаалж байгаад за 40 оны хойш ялангуяа Бритэн муудсан хилцээ гэж энэ хилцээрээс хойш бол 90 он хүртэл бол даяарчлалын 2-р давлгаа хэрэгжүүлэлт явуулсан байна. За даяарчлалын 2-р давлгааны нөлөөлсөн зүйл юу гэхээр Америк нэгдсэн улсын өргөнтэй улсууд бол энэ улсууд хэлэхдээ бол дэлхийн тэргуулах 17 улсын дотоодын нийтлэг хүнд за экспорт явуулалтын эзлэх хувийг бол харуулсан байна. За ингээд 2020 онд золголоо гэж. Ингээд ийм давлгаанууд явуулсан байна. За даяарчлалын энэ хэсэг бол
хэдэн байгууллагууд за DHL индекс гэж DHL гэдэг одоо шууд хөлтийн буур хөгжлөг. Тэгэхээр энэ байгууллагын Global Connectivity Index за энэгээр бол одоо манай улс дэлхийн 180 улсаас 78 буюу за дундаас дээвэр гэсэн үзүүлэлттэй. За энэ дээр одоо таарч байгаа хөдөлгөөний график байгаа. За үүнд бол одоо энэ баярчлалт за бараа үйлчлэгээ мэдээлэл за хүмүүс капитал гэдэг эдгээрийн усгал бол ямар хэмжээтэй байна. За хамгийн их ногоон цогцолт мэдээлэл усгал бол маш их дайрлагдсан байна. За түншлэн түүний дараа бол капитал болон бараа үйлчлэгийн саалаа за шараар бол худалдаа за хүмүүсийг бол бас улаанаар үүсгэсэн байгаа. За манай улс дундаас дээш гэсэн зүйлтэй болж байгаа юм санагдаж байна. За манай улсын эдийн засгийн нээлттэй байдлыг бол бас нэг 190 гаруй улстай дэлхийн нэгдсэн улсны бүртгэлтэй сууд тайлцуулж авч үзлээ. За тэгэхээр манай улсын хувьд бас нээлттэй байдлын индекс нэлээд өндөр улс орны тоололт юм байна. За 2023 оны үзүүлэлтээр манай улсын дотоодын нийтэд за 20 гаруй тэрбум Америк доллараар хэмжигдэж байгаа 19.8 гэдэг. За ингээд энд экспортод болон импортод нийслэх хөөдийн ингээд 5 топ гарсан байна. За ингээд нээлттэй байдлын индексээр 1.147 буюу экспорт импорт харьцаа 113 гэдэг нь ерөнхийдөө дэлхийн мөнгөчөөс нэлийн дээгүүр за ингээд 26 доллар хэмжигдсэн байна. За тэр үзүүлэлт бол бас гадаад худалдааны эрчимтэй ийм улс орн байна. Өөрөөр хэлбэл нээлттэй бага эдийн засаг гэж байна гэсэн судлаач танайлж үздэг. За энэ цаатлын графикууд дээр бол экспорт болон импортын өсөлтүүд харагдаж байгаа. За тэгэхээр энэ дээрээс бол гадаад худалдаа бол чухал нөлөөтэй гэдэг нь харагдаж байна. За энэ дэлхийн худалдааны байгууллага бол одоо Бреттон Вудсын хэлцээр үндэслэн байгуулагдсан ийм байгууллага. Олон улсын худалдааг зохицуулах, худалдааг хөгжүүлэх чиглэлээр бол дэлхийд нөлөө үзүүлэх эзэн том байгууллага байдаг. За энэ дэлхийн худалдааны байгууллага бол одоо 95 оноос одоо энэ 695 оноос хойш тий 638 малганы шийдвэрсэн байна. За ингээд дэлхийн худалдааны байгууллага гишүүн улс орнуудыг таарсан харуулж байна. За ингээд энэ улаанаар нь одоо гишүүн ажиллагчийн статустай яагаад вэ? За орог улс орн, зөв улс орн харагдаж байгаа. За дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ бол маш их багассан. Бараа бүтээгдэхүүнүүд бол хил дамжин, улс орнууд дамжин үйлдвэрлэгддэг. Манай жишээлбэл одоо энэ Америкийн Boeing онгоцыг харуулж байгаа бол маш олон одоо Америк нэгдсэн улс, Канада, Австрали, Аз, Европын олон улс орнууд бол эд анги тийм хөлөөр нэг журийн бол хаан үйлдвэрлэдэг байх шиг тийм. За өмнөөс бас мэргэжлээ авах бол далавч юм тийм. За мөн эд ангиудаас байна. За энэ бол одоо Apple компани сүлжээг харуулсан байна. Supply гэдэг нийлүүлэлтийн сүлжээ. За үндсэндээ бол анхны дизайн буюу хөгжүүлэлт нь бол Америк нэгдсэн улсад хийгддэг. За тэгээд одоо энэ түүхий материал за энэ ялангуяа энэ дэр гар ажиллагааг шаардсан юм хүн хүч оролцсон хэсэг бол одоо Аз тийм за Европт ингээд дэлхийд харьяал хийгддэг байгаа. За яг үйлдвэрлэл бол Америкт улсад за ингээд агуулгахаас за түрхэн түрэг одоо нөгөө талд нь Америк нэгдсэн улсаар нэгж хийгддэг байгаа. За жишээлбэл энд одоо түүхийд үйл явцад нь Япон 44, Герман амглоо хэмжлэн тэр хөвдөрүүл эзэлж байгаа. За ингээд Apple компани одоо нийлүүлэгчдийг харж байгаа. Жишээлбэл Хойд Америкт бол 75 байх шиг тийм. За Азид бол ялангуяа тэр бүтээн татварт бол 330 нийлүүлэгч байдаг маш том үзүүлэлт байгаа. За Африкт бол зөвхөн Европ, зүүн Азид бас ингээд олон тооны. Тэгэхээр бол ихэнх бол зүүн Аз бас гэнэ сагдж байна. За баярчлалыг эсэргүүцэх энэ номлог бол дэлхийн улс орнууд төвлөрүүлдэг. За бүтээн хятад тус бол 2001 онд дэлхийн худалдааны байгууллагад нэлээд орсон. За тэр болтол одоо бас тийм бараа бүтээгдэхүүн бол одоо нэлээд өндөр хэмжээний тариф бол ногдол болсон. Ингээд оны өөрөөр тариф бодчихвол 2001 оноос хойш инфляци 15, за ингээд 8% хүртэл буурсан. За та бүхэн санаж байгаа манай улс энэ үйлдвэрийн өрөөнд тийм одоо Дахко гэх маш олон IT үйлдвэрүүд манай дэлхийн хуудсыг олж Америк руу гаргадаг ийм
зэлэн төлөвлөж байсан. За дэлхийн улдааны байгууллагад элсэн орсноос хойш нэг ч өдрөөрдөг. Монгол руу тэгээд далайн тээвэрлэл аваад өдрөөрдөг гэсэн үг гарч ирсэн байдаг. За энэ одоо 2018 онд даяарчлалын нөлөөгөөр нийгэм богдох дотоодын нийтдээ төлөвлөмж хэмжээтэй өссөн улс орнуудыг харж байна. За хамгийн түрүүнд бол хятад сайн бүтээн дотор 6 сар буюу 6 дахин өсөлт нь нэг сурталчийн даяарчлалын нөлөө. За тэгээд өмнө Солонгос, Польш, Монгол гэх мэтлэн за тэгээд 40 улс орны жишээ бол харуулсан байгаа. Тэгээд энэ дээр бол даяарчлалын нөлөө улс орнууд бол амьдэрсэн. За энэ дээр хятадын өсөлтийг бол одоо ихэд ярьж байгаа. Энд даяарчлалын хүчийг хэрхэн ашигласан бэ гэж. За 2000-аад оны үе Бүгдээр хятад тус дэлхийн улдааны байгууллагад элсэн орохын өмнөхөн. За энэ цифрээр одоо нөлөөлөл нь юу гэхээр Америк нэгдсэн улс бол тухайн улсуудын баруун нийлүүлэлтээр дамгаалдаг улс орнууд гэхээр за баруун дэлхийн 70-80% нь эндээс харагдаж байгаа шиг. Африкт төрчихтэй, Европ төрчихтэй, Латин Америк төрчихтэй, Австрали, Азийн улс орнууд дотор Зүүн Аз. За бүгдээр хятад тусын нөлөө өгөх улс орнууд гэхээр за Монгол, за талд одоо бас Зүүн Азийн Вьетнам ч гэх юм үү. Тэгээд Африкт орнд улс орнууд Африк цөөх улс, харьцангуй цөөх улс. Энэ хятадын тойрогт байсан. За ингээд 2019 он боллоо. За гэтэл юу болсон бэ гэхээр зураг эсрэгээрээ буюу хятад улсын дамгаал нөлөөд эдийн засгтай өргөн харилцаатай нөлөөлөлт хамгаалдаг улс орнууд улаанаар буюу Африк төрчигтэй, Латин Америк бол улс орнууд, Аз, Европын дийлэнх улс орнууд. За тойроос гадуурх улс орнууд гэхээр за Франц, Австри, Канада, за хойд Америкийн улс орнууд, за Африкт бол хоёр улс үлдсэн байна ш. Тэгэхээр энэ хятадын эдийн засгийн хүч нөлөө дэлхийд хамт хэрхэн түгэнд гаргасныг бол эндээс тодорхой харж байна. За энэ хятадын худалдааг бол харуулсан байна. За хятадын экспорт импортын одоо харьцааг тэгэхээр экспорт бол үлэмж хэмжээний илүүдэлтэй явдаг юм байна. За өөрөөр хэлбэл одоо 3.5 их найд долларын экспорт хийдэг бол 2.7 их найд долларын импорт хийдэг. Тэгэхээр хятадын эдийн засаг бол 2023 оны 19-20 орчим их найд доллараар хэмжигдэж байгаа. Тэгэхээр бол энэ маш том үзүүлэлтүүд. Хамгийн том худалдааны экспортлогч нь бол Америк нэгдсэн улс руу 582 тэрбум долларын худалдааг бараа эрэлтээ экспортлдог байгаа. За импорт нь болохоор тийм 178. За тэгэхээр Америктэй хоорондоо худалдаанаас одоо 300 гаруй тэрбум долларын даалдагтай байдаг. Ийм төр зөрөгтэй байна шүү дээ. За дараагийн улс орнууд бол одоо тийм Гонконг, за бас ер нь бол 297, Японы бол хэмжлэг дэлхийн дийлэнх улс орнуудтай бол гадаад худалдааны үлэмж ашигтай ажилладаг. Ийм эдийн засаг байна. За тэргүүл улсуудын одоо эдийн засгуудын дэлхийн нийт экспорт эзлэх үйлдвэрлэлд харуулсан байгаа. За дэлхийн дээр юу гэхээр хятадын одоо экспорт эзлэх бол 14.7% гэдэг. Одоо дэлхийн бол одоо Америк нэгдсэн улсаас 6% илүү, за Герман бас өндөр экспортлогч улс. Бараг 2 дахин илүү тийм үү? Тэгэхээр экспортоор бол тэргүүлэгч улс болсны төсөл харагдаж байна. За хятадын одоо маш том амбицтай бодлого бол нэг бүс нэг зам. За 2013 онд бол хятадын ерөнхийлөгч дараах тийм ээ. Ши Жинпин бол одоо өсвөр зам санаачлагыг бол одоо дэлхийд өргөдгөх ийм бодлого явагдсан байдаг. За энэ дээр хуурай газраар болон далайн тээврээр бол улс орнуудтай хэрхэн холбогддог вэ гэж ийм зүйлсийг санагдаж байгаа. За Америк нэгдсэн улс хятадын хооронд бол одоо худалдааны тариф харилцаа оноож тийм ээ худалдааны дай гэж нэрлэдэг ийм үе шатуудыг бол харуулсан байна. За Трампын засаг захиргааны үед бол тарифыг үлэмж өсгсөн гэдэг. За тэгээ Байдны засаг захиргааны үед тодорхой хэмжээнд буулгасан. За ингээд одоо нэг 20-тай орчим ийм тарифыг бол оносон гэдэг. Сонод. За сайн хөтлөж шүү дээ. За хятадын эдийн засгийн стратеги эндээс тав гарч болж байна. За яасан бэ гэхээр одоо 2010 он хүртэл хятад за энд одоо дэлхийн эдийн засаг бол маш том хэмжээтэй тийм үү? Эдийн засаг бол энэ уршаараар өргөлдөж байгаа. За тэгэхээр бол түүхийд материал, технологи, хөрөнгө оруулалтыг гаднаас татаж
эцсийн бараа бүтээгдэхүүн буюу бэлэн бүтээгдэхүүн одоо хувц сунраас өсвөлээ тавилга компьютер үйлдвэрлэдэг. За 2020 оноос хойш хятад улс бол ямар бодлого баримтлах вэ? Ямар стратеги шилжих вэ гэхээр дэлхийгээс төвөйд материал анхан шатны одоо боловсруулаагүй төвөйд л дэлхий рүү бол юу гэхээр өндөр мэдлэг шигсэн бүтээгдэхүүн экспортлох гэж ийм стратеги барьж байгаа. За ингээд энэ гадаад дотоод эргэлтүүдний харж чад. Хятад бол өөрийнхөө дотоодын эргэлтийг нэмэгдүүлж ийм бодлого барьж. Өөрөөр дотоодын эргэлт өндөр болсон. За сая одоо бас энэ Трампын хөрөг саадын болмоос бол одоо ингээд тодорхой харагдаж байгаа. Хятад бол өөрийнхөө дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ийм бодлого барьж байгаа. Тэгэхээр эдийн засгийн ач холбогдлогоо бол Хятад бол дэлхийгээс дэше харах гэсэн стратеги шилжсэн байна. За Америкийн нэгдсэн улс хятадын худалдааны бодлого ямар гэдэлтэй гэж. За энэ дээр Америкийн нэгдсэн улсын тарифын хэмжээг бол харуулсан байна. За тариф бол одоо 50-60%-тай ч үе байсан тийм ээ. Өчигдөр дэлхийн дор таны нэмэх тийм ээ. Энэ бол бас тавьж байгаа. За ялангуяа дайрчлалын 92 дугаар үе тэгээд 2 дугаар 3 дугаар дайрчлалын үед бол нэг 12% бол буураад ирсэн. Ингэж үлэмж хэмжээтэй болсон. За тэгээд 2025 онд 4 сарын 2-нд бол Америк ерөнхийлөгч бол дэлхийн улс орнуудад глобал буюу дэлхийн бүх араа бүтээгдэхүүн 10% дотор тэгээд нэмэгдэлтэй нэгээр бас илүү улс орнуудад бол өндөр хувийн дотор манайсан байдаг. За тэгээд Америкийн тарифын бодлого бол энэ 18 сар тариф шийдвэл гэдэг энэ баримтч байгаа 4420 хуудастай энэ баримтчгаар дэлхийн улс орнуудын худалдаа тарифыг оноож тогтоож өгдөг юм байна. За тэгээд энэ тариф оноож байгаа улс орнуудаа бас Азийн улс орнууд их онсон байх шиг тийм. Худалдаа алдагдaltaй байгаа Вьетнам шиг нүү тийм өндөр хэмжсэн 60%-тай. За тэгээд дээр нь одоо өмнөд Солонгос юм уу тийм өрсөлдөгч ирээдүйд яах шүүх улс орнуудаа өндөр хэмжээтэй онсон байна. Манай улсын гадаад худалдааны хувьд бол гол одоо түнш орон манай экспортын 91% нь тань хятад улс руу одоо экспортлдог. За тэгээд Швейцар руу 7%, Оросын улбаны улстай бол бид нар бол 1%, 1.5, за 1.6% манай экспорт манардаг байгаа. Энэ Солонгос 1.1% хэмжлээ. За тэгвэл манай импортын бол дэлгэрэх хөрөнгө Бүгдээр тусаас 32, 33 орчим байна. Оросын улбаны улсаас 27%, за тэгээд Японоос 15%, Америкийн нэгдсэн улсаас 7.2% хэмжлэн тэр одоо дөрөвдөг эзэлж байгаа. За манай улс экспортын импортын бүтцийг харуулад үзэхэд бол экспортын бүтцийн 54% нь бол манай нөөц байна. За засгийн өдөр гэж бол 21%тай. За бусад одоо зөвхөн материал төгөөд одоо тэр хараа дөрөв өдөр. За тэгээд бодлоо жоншч байдаг тийм. Тэгээд одоо эрдсэн төгөөд 13.6. За халтны хувьд бол нэг 5.7 хэмжлээ. За манай импортын хувьд бол дийлэх юм бол машин хамт хөрөмж 21%, нефтийн бүтээгдэхүүн 18%. Хэмжлэн за ингээд бол ерөнхийдөө бол машин хамт хөрөмж, бэлэн бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, ийм бүтээгдэхүүнүүд бол там байсан байх шүү дээ. За тэгвэл манай улсын хувьд бол тулгарч байгаа шинэ сорилтууд юу вэ гэж. За сүүлийн үед бол ярьж байгаа Евразийн эдийн засгийн холбоо гэж. За энэ бол одоо 5 улс ордог. Орос, Армени, Казахстан, Беларусь гэж юм тийм. За эдгээр улс орнуудаа чөлөө төлөлтөний 3 жилийн бүр хэлцээр байгуулах яригдж байгаа. За зөвхөлтэй бол хэлцэгтэй даа. Энэ зэрэг радио сонсож байгаа. За ийм төрөл бол сорилттой. За тэгээд дээр нь бол Америк нэгдсэн улсын тарифын бодлогыг нөлөөлөл. За ингээд энэ дээр бол одоо тариф оноос хувуудыг нь харуулсан. За жишээлх юм бол одоо Америк нэгдсэн улс нь ягаанаар зургацсан улс орнуудтай бол 10% татах. За манай улс бол 10% татах нэмэгдэл орсон байгаа. За шагаар бол одоо тарифаас чөлөөлөгдсөн улс орнууд байна. За Канада юм уу Орос улбаны улс бол тарифаас чөлөөлөгдсөн. За тэгээд 11-ээс 25, 26-аас 40, 40-аас дээш. За бүгдээр нь хятад улсад бол 145% дотор оносон гараа бүтээгдэхүүн бүгдээр нь хятад улс хариуд нь 125% дотор оносон. Тэгэхээр бол энэ гараа бүтээгдэхүүний
одоо өнөхөөс баг 2 дахь өснө гэсэн. Өмнө нь 30% дотор 20% дотор байсан тийм ээ. Тэгэхээр бол энэ бол маш их өндөр чад өдөр гитар дурсны үйлдвэрлэгчд бол ажилчдаа амраах за дүр зогсоох ийм одоо горимжилж байгаа. Тэгэхээр 2 том манай эрхлэлтэй улс орнуудын хувьд бол энэ маш их том нөлөөлөл үзүүлнэ гэж. За түүнийг дагаад бол юу гэхээр манай одоо төвөөрөмжийн татар улсаа гаргадаг эцсийн төвөөрөмжийн үнэ хэмжээ буурах юм уу тийм ээ. Гангийн үйлдвэрлэл хасагтай холбоотой ийм эрсдлүүд бол гаргаж. За тэгээд дээр нь бол юу гэхээр ноолрын бүтээгдэхүүний ноолрын онжаа тийм ээ. Нийт зах дээр Монгол захууд ноолр авахгүй байгаа. Тэр бол юу гэхээр хятад болтооч ноолр авах тусаасан хөрөл өндөр харагт болсон учраас дотоодын үйлдвэрлэгчд бол хэмжээтэй авч байгаа. За цаашлуул одоо яг өнөөдөр бол энэ нөлөөллөө. Цаашлуул юу гэхээр BRICS хөгжил гэж. За энэ BRICS гэдэг бол дэлхийн одоо өмнөд тагсд оршдог 5 том улс. Бразил, Бразил, Манус, Мексик, Хятад. За өмнөд Африкийн бүгд найрамд улс. За тэгээд сая дээр нь бол одоо энэ 4 улс орно гэсэн 24 онд. За Египт, за Этиоп, Иран гэдэг ийм улс орнууд, Арабын нэгдсэн Эмират гэдэг. Тэгэхээр бол энэ BRICS бол Орсоны намар тийм том уулзалт хийсэн байдаг. Тэрүүгээр судалгааг хөгжүүлэх ийм гишүүн улс орнуудад хийлгэх. За тэгээд BRICS-д орохоор бол бас дахиад 40 гаруй улс бол өргөдлөө өгсөн байна гэж. Тэгэхээр энэ дэлхийн өмнөд тагсыг амжсан бас. Худалдаа эдийн засгийн томоохон ийм бүлэглэл болж өргөжих төлөвтэй байна. За нөгөө талаар бол бүтээн хятад улс бол одоо спот зам санаачлалын хөгжөлтийг бол эрчимтэй явуулж байгаа. За энд бол одоо 6 чиглэлээр бол хятад улс бол одоо нөлөөгөө дийлэх хуурай газраар олон талын дэврэг ийм бодлогоор хийж байгаа. Тэрний нэг нь бол Орос Монголын хооронд коридороор Монгол улс бол холбогдож байгаа. За тэгээд түнчлэн ойролт орнын улс орнууд руу улс Африкийн улс орнууд руу тийм маш их хэмжээний бас түүхийд материалдаг ийм бодлогод бол явж байгаа. Хятад улс бол өөрөө бол дэлхийн одоо түүхий материалын маш том хэрэглэгч баг 50-60% дангаар хэрэглэдэг. Ийм том хэрэглэгч учраас бол өөрийнхөө эдийн засгийн сонирхол нөлөөлөх за тэгээд дэд бүтцээ илэрхийлэх зорилгоор бол одоо улс орнуудад зээл өгч ялангуяа дэд бүтцийн салбарт өндөр хэмжээний одоо зээл өгч үр зам за далайн дэврийн бомбуудыг бол байгуулж байгаа. Энд бол Африкийн улс орнууд байна. За тэгээд дээр нь одоо Хятад Америкийн улс орнууд байна. Ийм бодлогод хэрэгжүүлэлт хэрэгжүүлж байгаа. Энэ бол бас манай толгойч байгаа шин сарилт байгаа. Энэ бол бас үр ашигтай хамрах тийм ээ. Тэгээс зайсыг харахгүй. Энэ бодлогод бол явж байгаа гэж байна. За тэгээд таарах зарах болоход бол дэлхийн худалдаа эдийн засгт гарч байгаа өөрчлөлтүүд бол эрс өдрөөр цагаар яригдчих юм тийм ээ. Америкийн нэгдсэн улсын доорн бол бас трендийг бол харилцан хөгжих талаар зэрэг явах байна. Ийм юм төлөвлөлт байна. Тэгээд сууд дээр харилцан суулт дээр асууад үүсдэг санаа болгох гэж байна. За энэ слайдыг би бас нэгдээ хийсэн. Үнсэн. Хагн зэрэг. Мэдээлэл өгсөн халаа багштай баярлалаа. Багш маань ийм асуудал байгаа. Жишээлбэл манай Монгол улсын даяарчлалын асуудалтай холбоотой санхүүгийн хамгийн анхаарал татж байгаа асуудал бол Евразийн эдийн засгийн хөгжилд 2025-аас 2028 оны хооронд 3 жилийн хугацаанд хийхэд төлөвлөж байгаа шүү дээ. Тэгээ энэтэй холбогдуулаад ерөнхийдөө эдийн засгчид 3 жилийн одоо энэ хугацаанд төр энэ гэрээ чинь 30 жилийн одоо энэ хохирол учруулахаар болж байгаа юм биш үү гэсэн юм асуудлыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ гэсэн. За яг нь ерөнхийдөө Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудаас Оросын холбооны улстай хултаа нөгөө ярилцаад байна шүү дээ. Одоо жишээлх нь энэ бэлтгэлээ манай төш Япон зайгээр одоо 26-аар Орос холбооноос авдаг. Манай экспорт бол 1.6%. Тэгэхээр бол хултааны авдаг бол нэг нь Оросын холбооны улс бол манайд бол өндөр хэмжээний тариф авдаг. Олон учраас 40%. Тэгэхээр энэ дээр
манай экспортыг нэмэгдүүлэх боломжууд байна. За тэгээд энэ бол Казахстан ч юм уу бас арай ойрхон гэх юм бол за Армени Беларусь энтертэй холбоотой харьцан нэмэг. Яг үнэхээр улс орнуудаа экспортоо нэмэгдүүлэх тал дээр бол бас төр хэлцээр дотор оруулах тийм чухал юм байна. Та заалтмал шиг юм бол одоо манай араб технологи тарих багтаагаа экспортлох юм. Гэхдээ хамгийн гол нь юу гэхээр Евразийн чөлөөт эдийн засгийн холбооноос зарим бүтээгдэхүүнүүд дээр бол тариф оноохгүй хэлцээр орж ирсэн юм шиг. Ялангуяа танхим бүтээгдэхүүн ч юм тийм ээ. Энэ дээр бол хүмүүс хэмжээлээд өсгөрч нийлүүлээд их хурлаар бас үнээр хэлцэж байгаа. За тэрийг манай улсын хөдөлгөөн бас алдагдaltaй идэг. Манай экспортыг нэмэгдүүлэх зах зээл гарах бас боломж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын холбооны 140 сая хүнтэй 45 сая хүнтэй тийм том зах зээл байгаа шүү дээ. Энэ улс орнууд бол араб бүтээгдэхүүний экспортлох энэ боломж өгсөн. Гэсэн хэлцээр гэж бол ажил хөдөлгөөс юм болоо. Тэрнээс ч одоо таны хэлцээрээр бол нэг ингэсэн юм байна. За та бүхэн санаж байгаа. Евразийн эдийн засгийн холбооноос гадна Улсын холбооны бас бол хэд хэдэн бас худалдааны хэлцээрийг өөрийнхөө нөлөөлөх улс орнууд бол явуулж ирсэн. За жишээлбэл Дунд Азийн улс орнууд ч юм уу. Тэр улс орнуудтай бол тарифыг хөгжлөх ийм бодлого явуулаад дотооддоо их хөлөөлсөн гэдэг байна. Өөрөөр хэлбэл Казахстан, за тэгээд Узбекистан ч юм уу энэ төр улс орнууд худалдааны хэлцээр байгуулад тарифаа тэглэсэн. Орос асар галдаг гэсэн. Тэгээд Орос улс үл тэмцсэн байсан ба. Тариф бидний чөлөөт хэлцээр гэж бас юм хэлцээр хийжсэн шүү дээ. Тэрийг болоод бол Евразийн эдийн засгийн холбоо гэдэг юм шинжилэн байгуулсан гэдэг. Тийм доо. Тэгэхээр бол нэгэн дээр тарифын бодлого бол улс орны эдийн засгийн хөгжилт, үйл төрлийн хөгжилт бол чухал ач холбогдолтой хөшүүрэг. Тэгэхээр Орос бол бас урамчилсан гэдэг. Зах зээлийн хувьд бол манайд байгаад байгаа. За ялангуяа манай улсууд бол хөнгөн сэрэмээр урамсгалтай улс орнууд за тэгээд манай бараа бүтээгдэхүүний экспорт бол нэгдэл явах боломжтой. Тэгээд энэ дээр хэлцээр тэр ямар бараа бүтээгдэхүүний ямар тарифтай тийм энэ олон тарифын асуудлаар тохирцсон төрх асуудал байна. Манай улсын хувьд бол яг ийм эдийн засгийн төсөл холбоонд нэгдсэн болоод байх байгаа шүү дээ. Монгол улс. Тийм. Жишээлбэл АПЕК гэдэг одоо Аз манхудлын бус улс орнууд, бусын улс орнуудын холбоо гэж Америкийн нэгдсэн улс гэдэг. Тэр бол нэг албан ёсны ажилтгүй тэр холбоо. Дэлхийд бол NAFTA гэдэг одоо хойд Америкийн худалдааны чөлөөтөлтэй хэлцээр байгаа шүү дээ. Канада, Америк, Мексик, Орос тэр бол шуучтай ажилтдаг. Тэгвэл Трумп бол одоо NAFTA-гийн улс ялангуяа Канада, Мексикээр өндөр үйл дотор онгоч хойшлуулсан байдаг. Тэгэхээр Мексикээс илүү худалдааны харьцаа болдог гэж өөрөөр хэлбэл Америкийн зах зээлтэй ойрхон улс орнууд бол Мексикт үйлдвэрээр оруулаад NAFTA-г ашиглаад Америкийн зах зээлээр орж ирдэг. Манай улсын хувьд бол анх удаага одоо чөлөөт худалдааны хэлцээрт орохгүй бүлэг улс орнуудтай ирээд яригдж байгаа. Тэгэхээр бол яг манайхны айдас бол юу гэхээр за тэгтээ тэр хүнсний бүтээгдэхүүн бол Орос улсны улс Казахстаны Улаанбаатар тэрнээс өөрсдийн бүтээгдэхүүнүүд бол маш их орж ирж байгаа харж байгаа. Хойд хэлээр одоо өдөр тутам тийрүүд тийм 40 тонны даацтай 20 тонны даацтай тийм хүнсний бүтээгдэхүүн байнга зовж байгаа. Тэр манайд бол тариф 5% шүү дээ. Монгол бол тариф нэг чөлөөтэй ус нутагт ордог улсын тоод. Тэр бол өөр бараа бүтээгдэхүүн дээр тарифыг хэрхэн оноох вэ? Тэр юунд орсон Евразийн эдийн засгийн чөлөөтөлтэй нэг тэгэл тэлхий гэсэн байна. 5% ийм л хийгдэж байгаа гэсэн. Шүний ингэж боддог байхгүй. Яна сайн асуудал болсон. Манай нөгөө Монгол улс чинь эцсийн газрын үед чинь Монгол улс хязгаарч байгаагүй өндөр эдийн засгийн өсөлтөнд өрсөн чинь 17% тийм. Гэсэн чинь нөгөө нэг мэдсайхан их сайн гарч ирэх удаа энэ айлхаа татвар юу ерөнхийдөө энэ тарифыг хэрэгжиж байгаа өдөр ингэ дийлээ хийсэн санаж баярч. Тэгээ тэрнээсээ болоод тэр дараа жил нөө 17 хүнтэй байсан эдийн засгийн өсөлт чинь шууд 6.8 болж унаад байсан. Тэгээд иймэрхүү юм болохгүй юу гэж би эмзэглээд байгаа байхгүй юу? Жишээл ингээд тэр 5 орон байгаа шүү дээ. Тэр Евразийн эдийн засгийн Орос, Узбек, Беларусь, юу вэ? Армени, нэг юм юу вэ? Казахстан. Энэ тавтай чинь ингээд тавланд нь бараа бүтээгдэхүүний тэгэлчээр тэрсэн Оросын талтай ингээд тэгэлчээр нөгөө тэр жилийн шиг ингээд тэрснээсээ болоод нөгөө их сайхан чинь бараг засгийн газар нь унах хүртэл
одоо хүн төрөлд орсон байхгүй. Тийм одоо бас болчих юм шүү дээ гэдэг машин манай зовоод байгаа байхгүй. Жаргасан доктор асууж байгаа. 1996 онд Мэдсэлний засгийн газрын үед бол бас тэгэлсэн тийм. Тэгэхээр тэр тэгэлэлт бол яг бас их дүүрэг ер нь дэлхийд тэгэлсэн улс орн хор байдаг шүү дээ. Тариф бол өөр худалдааны тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллага бол тарифын тодорхой хэмжээ зөвшөөрдөг. Ялангуяа хөгжиж байгаа улс орнууд тодорхой нөхцөлийг сүүлийн жилүүдэд бол дэлхийн худалдааны байгууллагын одоо энэ гаргаж байгаа тийм худалдааны маргааны бэлсрүүд гэж үүдэг. Тийм маргааны шийдвэрлэх юм их зөв удаан байдаг. Трампын цэцэрхаа ч юм уу энэ улс орнууд бол одоо дэлхийн худалдааны байгууллага бүрдэлгөө тэрний авахаар нөгөөх нь ийм шийдвэр гаргах гэх тэр механизмыг бол үл ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр дэлхийн худалдаа бол улс орнууд бол үр ашиг өгдөг. Жишээлбэл худалдааны нийтэд онолууд байдаг л да. Яагаад энэ дэлхийн улс орнд худалдаа гэдэг юм бэ гэж. Хамгийн анхны онол бол Адам Смитийн төшөөлсөн нөлөө давуу тал юм гэж. Нэг улс нөгөөсөө одоо аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр нөлөө давуу талтай тийм дараа үйлдвэрлэлийн шаардлага ашигтай. Нөгөөд нь Рикардогийн гаргасан харьцангуй давуу тал юм. Тэр бол юу гэхээр улс орн нэгээсээ аль аль зүйлээр одоо дутуу хийсэн ч гэсэн нийгмаа төрөлжөөд үйлдвэрлэл худалдаа хийж болно гэж. Сүүлийн үеийн онолууд бол юу гэхээр миний хамгийн их одоо бас үншээр одоо энэ онол хүмүүсийн тэр сонголтын онол байна. Өөрөөр хэлбэл хүмүүс Америкт адилхан бараа үйлдвэрлэж байгаа хүмүүс яагаад өөр барааг бус орнуудаас авах гэдэг юм гэж. Тэр бол юу гэхээр хүмүүс бусдаас ялгарах хэрэгцээтэй. Ялангуяа орлого өндөрсөн хэрээр хүмүүс хоёр дахь хэрэглээ нэмэгдүүлдэг. Бусдаас ялгарах гэдэг хүмүүсээ зөвхөн зөвхөн ч гэсэн ийм онолууд хамгаалж байгаа учраас бол тэр талтаа бол хийгдэнэ гэж. Яагаад юм бэ? Сүрэг нөлөөгийн нөлөөлөх ярьж тийм одоо айц ч гэдэг юм одоо Америкч гэдэг юм жишээ авах. За эрэг одоо боломж олж авах ямар тийм нөлөөлөх боломжууд байна. Жишээлбэл одоо хятадд тариф өндөр тариф тогтоочоор манайх одоо жишээ нэг хэсэг бол бидний хөгжмөл бүтээгдэхүүн Америк руу гаргаж ирсэн ч гэх юм тийм. Иймэрхүү ашиглах ямар боломжууд ойрын хугацаанд байна гэж та харж байна вэ? Зөв асуулт. За хоёр дахь асуулт нь худалдаанаас гадна бол хөрөнгө оруулагчдыг татах бодлогын асуудал байна тийм. Хөрөнгө оруулагчдыг. Тэгэхээр энэ дээр одоо манайд аль аль салбаруудад бас хөрөнгө оруулагчдыг татаж авах. За урт болон богино хугацаанд яг энэ явж байгаа том гүрнүүдийн эсрэг чиглэсэн өөр ашигтай бодлогууд байдаг. Жишээлбэл одоо энэхэр гэлтжин Оросд бүх хүмүүс Орос орнууд хаалт тавиад одоо хямдхан нээлт аваад маш ашигтай байж шүү дээ. Яг тиймэрхүү одоо богино зайн тоглолтууд их хийх боломж одоо байна гэж харж байна. За тэгэхээр бол ерөнхийдөө манайх одоо энэ даяарчлалын давуу талуудыг ашиглах тийм ээ. Энэ тал дээр бол манай улсад бол бас бас тулсууд нээлттэй хамт бас өөрөө бол одоо бас ачилсан тийм ээ. Тэгээд тал хэмжлэх энэ дээр бол манай бас бидний хязгаарлаад байгаа нүгээр эдийн засгийн хөгжмөд талбартай өөрөөр босруулах салбараа байгуулсан байна тийм. Нийт экспортын 91% бол түүхийд байна шүү дээ. Одоо босруулаагүй нөөц тийм. Тэгээд түүхийд дээр хамгаалж байгаа. Тэгээд түүхийдийн цикл бол өөрөө хамгийн их тогтворгүй коммунити гэж тийм ашигтай дараагаад ирэх нь ерөөсөө дэлхийн дахин өмнө хаш. Эцэж тогтвортой юм сүүлийн циклээр тааш хэвчээ. Ашиглах нь бол одоо хатвал өдөр тутам шинэ рекорд тогтоож байна. Эцэж энэ нь бол $20,000 бол хүмүүс чичээ хүн саяны хөдөлж 50 тонн хүртэл. Сүүлийн график тийм таны хэмжлүүд тийм дахин дөрвж байгаа Австрийн хурцлын дайны байдалтай холбоотой хатвал одоо үндсэн хадгалах хэрэгслэж байгаа. Одоо уран зураг түүхийд рекордууд ирээд явдаг. Тэгэхээр манай улсын бол одоо түрүүний сахилын доктор асуудаг. Ялангуяа одоо дэлхийн улс орнуудтай худалдааг төхөржүүлэх чиглэлээр бараа бүтээгдэхүүний одоо тийм нийлүүлэлт ялангуяа нийлүүлэлтийн гинжин сүлжээнд орох. Жишээлбэл бол түрүү ярьсан
Монголын давхарчид за эбэл гар утсыг тийм ээ тэрнтэй адилхан нийгмийн доктортой сүлжээнд орж ирэх болж байна. Баталгаа бол тэр. За ялангуяа одоо энэ бол өндөр технологийн дараагаар төлөвлөлтөд бол боломж хамсаа байгаа тийм. Тэр бол тэр одоо ч тийм гангийн Монгол ганц хэлбэрээр хөгжүүлэх, бүс дараагаа үйлдвэрлэх гэсэн. За тэгээд өөрөө зэсвэрлэх, тэрнээс өөрсөн за хамгийн чухал аж үйлдвэрийн процесс бол химийн аж үйлдвэр, коксийн аж үйлдвэр. За манай дээр шинжлэхгүй юм юу гэхээр коксийн үйлдвэрүүдээр хөрвүүлж гардаг. Тэрийг одоо яах вэ? Тэрийг бүтээгдэхүүн ашиглаад одоо нууцаар бүтээгдэхүүн чинь хийдэг. Эдгээр комплексуудыг хөгжүүлж бид нар бол одоо ихийн худалдаа бараа бүтээгдэхүүний одоо эрхлэлд амьдралд орох боломжтой. Ялангуяа засгийн газраас хэрэгжүүлэх байгаа мегатэслүүд дотор аж үйлдвэрчлийн төслүүдийг хөгжүүлэх. Тэгэхгүйгээр бид нар одоо энэ төгөлгийн хаслах байдалтай ихийн санаудын байнг ингээд очиж байгаа санаудын шиг байдаг. За даяарчлалаас хамгийн хатсан санауд гэхээр одоо өсчөнжүүлж байгаа очиж байгаа санауд, сургацтай очиж байгаа хэдийн санауд бол маш их даяарчлалын хүчин бүрдсэн. Түрүү ярьсан хятад гэдэг. Сүүлд нь одоо Вьетнам улс бол маш их хурдан очиж байгаа. Өөрөлдөх нь хятад байгаа маш олон бизнесүүд илүү хямд хүчтэй хятад улс цаашлбал Зүүн Азийн тийм Лаос ч гэх мэт улс орнууд гараа үйлдвэрлэж шилжүүлдэг. За манайд бол нөгөө их газрын улс учраас бол жаа төвтэй л доо. Гэхдээ бид нар бол цаашдаа бол тийм боломж байна. За түрүү бас би бас хэлэх алгасчих. Би дөрвөн асуулт тавьсан байна тийм. Даяарчлалын талаар таны үзэл бодол юу гэж? Дэлхийн улс орнуудын 19 улсаас 19 мянган иргэдээс йога гэдэг байгууллагаас бол даяарчлалын талаар хандлт судалгаа хийсэн байдаг. За энэ ногооноор нь бол ерөнхийдөө даяарчлалтай холбоотой энийг бол дэмждэг. Нөгөө хэсэг нь болохоор хүрнээр үсэг үздэг. Цагаанаар бол юу гэхээр либерал буюу байр суурь тодорхойлж. Тэгэхээр даяарчлалын талаар үзэл бодол дээр бол энийг дэмждэг. Энэ ерөнхийдөө даяарчлалын төлөв ус орнууд тэр төлөвшөлт дэмжиж байна. Ирхэн олон улсын худалдааг бол олсон. Сайн муутай болж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын аж ахуйн нэгжүүдийг худалдаж авч байгаа байдалтай гэсэн эрэг байдалтай. Цагаачлал дээр бас хөрөнгө байсан. Тэгэхээр даяарчлал маань өөрөө дэлхийн улс орнууд бол одоо засгийн газрын түвшинд, улс төрийн түвшинд маш том одоо хилцүүлгийн сэтэв болсон. Сүүлийн үед одоо харж байгаа Герман гэхэд одоо зарим мужид те одоо Стосен тэр баруун хүчин гарч иж байгаа шиг 3 дугаар байр болсон шүү дээ. Герман сонгуулаар. За Америк нэгдсэн улс бол юу хаанцсан. Америк нэгдүгээр гэсэн байгаар Трамп сонгогдсон. Илүү ялтай. Тэр нь улс төрийн бол маш их том хилтгэлийг үүсгэдэг. Ийм одоо хурцсан байрчлал нөлөөж дэлхийн улс нөлөөж гэж болж байна. Энэ зөвлөж. За эдийн засгч үүднээс бас хариулгах гэж бодож байна. Сая Евразийн одоо гэрээ хэлцээр явж явах үед 3 жилийн гэрээгээ дааштай явах батлаг байгаа. Тэгээ нөө улс төрчид маань юу гэж хэлээд байна гэхээр за 3 жилийн дараа мэдээлэл өгөөд гарчиж болно шүү дээ. За улс төрчидээ аюу амархан тийм ээ. Гэвтэл эрсдэл гэдэг ойлголт байгаа. Тэгээ сая маань миний бас ойр талын хүн одоо сэлэнгэд нэлээд том гаагаз аваад үндэсний бүтээгдэхүүн ногоо үйлдвэрлээд үйлдвэрлэл хийгээд тэгээ бараа бүтээгдэхүүнээ одоо зах зээл нийлүүлэх гэсэн төсөл яагаад ярихад би нөгөө хуулийн үднээс ингэсэн баггүй. За наад чи Евразийн манайх ингээ улс төрчин наад гэрэнч орчих юм бол одоо жишээлбэл саний дурдсан улсуудаас чинь үндэсний бүтээгдэхүүнүүд орж ирнэ, маш хөнгөлөлтөд орж ирнэ. Тэгэхээр чи дотоодын үйлдвэр жижиг дунд ингээд бизнес үйл надад бол эрсдэл гэж харж байна. Ялангуяа энэ улс төрийн шийдвэр гарсны дараа наад бизнесээ хөгжүүлээ. Тэгэхгүй бол одоо нөгөө зах зээл дээр чинь манайх чи жижигхэн зах зээл дээр чинь эрсдэл ингээд өрнө гэдэг зөвлөж байгаа байхгүй одоо хуулийн утгаараа. Тэгэхээр ер нь энэ олон улсын гэрээний хүрээнд тийм ээ одоо ингээд 3 жил хийжээд болохгүй мэдээлэлээ гарч штэ гэдэг энийг одоо улс орнууд ямар зохицуулт гэдэг юм. Одоо энэ 3 жилийн хугацаанд ерөө одоо болохгүй бол ингээд мэдээлэл гарчиг үл тэр 3 жилийн хугацаанд гарсан одоо дотоодынхаа зах зээл дээр одоо гарч байгаа эрсдлүүдийг яаж тооцдгийг тэгээд энэ гэрээний зохицуулт юм худалдааны гэрээний зохицуултууд ер нь ямар гэдэг зүгээр сонирхож үзсэн үү заавал судлаагүй гэж болно шүү дээ. Тэр талаар. Яг зөв энэ худалдааны гэрээнүүд ингээ байгуулах гэх юм бол тийм энэ бол одоо бас хуулийн хэмжээнд хурлаас ойрхон тийм энэ бол одоо олон улсын хүрээнд хэрэгжих эрхлэлийн бод тийм харилцан зөвшөөрсөн ийм гэрэл зэрэгч. Тэр энэ бол дааж мөртөөсөөр харахгүй
аль нэг нь сайн гараад гарч төвхтэй ийм төсөл байлтай. Тэгэхээр бол нэг ийм онцлог байна. Тухайн гэрээ хоёр улсын орнд ч юм уу тэ хоёр орон эзэмшлийн бодлоготой байгуулж юм бол тэр гэрээний заалтууд бусад олон улсын гэрээнээс илүү хүчтэй доктортой юм байдалтай болтойны талтай ер нь бол зөвхөн тэр гэрээний нарийн заалтууд бол ерөөдөө олон нийтэд танилцуулагдаагүй зах зээгээс бид нар бол адилхан хэмжээнд авч үзэж байгаа. Гэхдээ бол энэ дээр бол энэ Евразийн эдийн засгийн холбоо бол өөрөө бол манайд хамгийн ойр ашиг одоо зах зээл шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол энэ дээр зарим тэр бараа бүтээгдэхүүнээр тэр тариф биеүүд харилцсан одоо зөвшөөрөх ялангуяа ийм бас байгаад байгаа. Тэр бол яг хоо зах зээлийн боломжийг те зах зээл бол байна. Тэр бас орнуудад бол Евразийн эдийн засгийн холбоо 180 сая зах зээл байгаа. Тэгэхээр энэ юм дээр бол их яаж гарах вэ бараа бүтээгдэхүүн манай бол эдийн бүтээгдэхүүн хараалаа гэдэг бол одоо онцлог за тэгээд баг тэр бүтээгдэхүүнүүдээр экспортоо нэмэгдүүлэх боломж гарч байгаа. Гэрээ хэлцээрээ бол байгууллага хэсэг болох хөл төр шийдэх тох зэрэг тарифаар сайн тогтоох хэрэгтэй л тэр хэлсэн зөвшөөрсөн. Докторат төвшин зэрэг одоо Евразийн эдийн засгийн холбооны чөлөө худалдааны хэлцээрд хэлснээр одоо эдийн засгийг төрөлжүүлэх талдаа сайн хэдий ч нөгөө талдаа одоо хүнсний өмсгөлийн хүрээнд 17 төрлийн нэр бүтээгдэхүүнийг дотоодоос хангана 100% дотоодоос хангана гэдэг зорилт тавьсан байгаа шүү дээ. Жишээ нь одоо урлагийн импортын татварыг тэгснээр одоо Монгол улсад дунд олон урт хугацаанд өмсний үйлдвэрлэгчдээ сөхрүүлэх тэр болгоомжл байгаа юм болов уу гэж харж байна. Энэ тал дээр та ямар бодолтой вэ? Урлагийн импортын татвар бол өнгөрсөн хав тогтоосон шүү дээ. Урлаас тийм. Ялангуяа дотоодын урлагийн үйлдвэрлэгчид за тэр нь болохоор олимпиол хэлбэртэй 100 хэдэн тонны урлагийн том үйлдвэрүүд үнийг бол дураараа доос дэлхийн зах зээлээс хуршуунуудаас өдөр үйл эхлэх байна гэдэг үзлэлээр тийм ээ. Эртээ бодсны бодлоос одоо гол үр тарианы экспортлогч улсууд бол одоо Евразийн эдийн засгийн холбоо Казахстан, Орос за тийм Украин биш. Тэр бол саяхны бүртэл бол одоо хурал дээр нь хилцэж байгаа шүү дээ. Урлагийн бүртийн дотор буцаад өсгий сан 50 гэж. Одоо бол хэлсэн байна. Гэтэ тэргүй одоо бол юу орж ирж байгаа. Тариф орж ирж байгаа. Хурал бол бүртийн тариф. За тэгээд юу гэхээр дотоодын одоо стратегийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь л одоо хүнсний талаас нь стратегийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь харах зүйтэй. Өөрөөр хэлбэл хүнс хурал гэдэг бол одоо үндсэн өдөр тутмын хэрэглээ. За хүнсний аюулгүй байдал гэж тийм. Хүнсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо Орос улбаны улс юм уу Казахстанд бол одоо газар уур амьсгал хөрсний үжил шиг гэдэг манайхаас одоо авч байгаа процесс нүүр тарианы хэмжээ бол өндөр шүү дээ. Манай бол гагаас нэг 20 орчим центр ураач аваад өндөр 10 центр авдаг. Гэтэл тэнд бол 20-30 байтугаар 40 центр ураач авдаг юм. Өөрөлдөө тийм үнэ шиг өстэй тийм асуулт шүү дээ. Энд их нөгөө хөрсний үжил шин за тэгээд тэр технологийн бас манайхаас бол үлэмж хямдтай улаан урлагийг бол төлөвлөж байгаа. Дотоодын үйлдвэрлэгчдийн айдас бол тодорхой. За манай дотоодын үйлдвэрлэгчд бол маш их дэмжлэгтэй. Хавар бол одоо юу гэхээр өрн дээрээ бол дэмжлэг авдаг. Зээл тариалал эхлэх дэмжсэнгээс намар болохоор жасан улаанууд одоо хөрсний үйлдвэрүүд өгтөө татаас авдаг гэсэн. Улаанууд урамшууллагч. Тэр бол улаан урлагийн үйлдвэрлэгч тодорхой хэмжээнд бол урамшуулал маш их хөгжиж байгаа шүү дээ. Бид нэр дэмжиж байгаа. Засгийн зүгээс л тэгээд ахтвал одоо гарч байгаа нэг том улаан бодлоо хамт эдгээр бас өндөрлөж байгаа. Тэр ялангуяа толгойд бүтэмжтэй энэ хурлын үйлдвэрлэгч дэлхийн одоо том нөөц биш. Америк, Канада гэдэг хэдхэн улсууд бол улаан бодлоо үйлдвэрлэл одоо явуулдаг юм онцлогтой л доо. Хойд бас юм болсон. Евразийн холбооны хэлсэн холбооны тухаас гадаад худалдаа олон галбалцтай холбоотой
хэрэгтэй тийм. Миний санагдаж байгаа асуудал бол Евразийн холбоо Оросын эдийн засаг политикийн гол тоглогчийн Оросын холбооноос санхүүсэн санагдсан байгуулсан Монгол улс мөнхөө хөрштэй Оросваа тэгэхээр Евразийн холбооны зөвхөн хурдтайгаас гадна ч хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөнүүд болж байгаа. Мөн хуучин зөвлөлт холбоосон бараа бүтээгдэхүүний тариф болж ирнэ. Гэтэл нөгөө талаас эдийн манай нийт эдийн засгаар 70-80% эдийн бараа ихтэй. Тэгэхээр энэ харин Орос эдийн сонирхол болон зөрчил үүсэх үү. Өөрөөр хэлбэл манай өшөө хүчтэй нөлөөлөгч Оросын үед Монгол улсын Евразийн холбоонд ирсэн Оросоос дахь Оросын нөлөөлөл хэдик орж ирлээ гэсэн эдийн боломжлыг бий болох уу гэсэн санаагаар асууж байна. Ерөнхийдөө энэ доктороос асуусан бол одоо шилэн нөлөөлөл нэг болж байгаа. Хэлээд байдаг. За энэ өшөөс нэг дахиад нэг юм. Өөрөөр улаанаар одоо хэдийн алдааны нөлөөллийн бүс одоо зөвхөн сорол үлдчихэж байна шүү дээ. Тойроос гадуур. Тэгэхээр бол манай улсын хувьд бол одоо экспортын 2%, импортын 34% бас болж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улс хятад улсын хооронд бол манай улстай экспорттой бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол юу багтай. Хавцал багтай тийм. Тэгэхээр хятад бол үргэлж хэмжээний бараа бүтээгдэхүүнүүд нэг бол одоо дэлхийг хандж байна тийм. За тэгээд одоо сүүлийн үед бол юу гэхээр хятад бас автомашин ч юм уу. За тэгээд одоо тоног хөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд давгаалах юм байсаар тарж байна. Одоо хятад машин үйлдвэрлэлээр дэлхийд нэгт орчлоо шүү дээ. Тэгээд захиргаат машин үйлдвэрлэлээр ялгаа. Гэтэл яаж юм гэхээр Европын албаа Америкийн нэгдсэн улсад одоо захиргаат машин 100% хамаас шүү дээ. Зах зээл нэмэлт байна. Тэгээд тэр чинь хямд тэгээд бас 40% тийм машин үйлдвэрлэлээр төрөлдсөн баг шүү дээ. Би зүгээр энэ үндэ хатаад бас энэ бол нэг тийм юу байхгүй. Ялангуяа үндэ хатаад осолмон одоо хоорондоо хилийн цаагууд өмчлөлийн юм шиг үзүүлсэн шүү дээ. Стратегийн төвшлээс хилийн цааг өөрөөр хэлэх юм бол одоо Украины таны улмаас бол Салбанаас ганцаардаж хэлтэй байсаар нь одоо суларсан. Гэхдээ үүнийг бол одоо иргэсэн улс орнууд өгч байгаа шүү дээ. Одоо эдгээр одоо Салбанаас нефтийн экспорт импортлоор дахин нэгдсэн баг шүү дээ тийм ээ. Үндэ хатаад улсын банкуд бол одоо Оросын холбооны улсыг баруун харигт талаас нь зэрэглэж байгаа. Одоо SWIFT гэдэг одоо улсын банкны бүлэг бол Оросын холбооны улс зогссон. Тэгэхээр хятадын банкудаар дамжаад бол бүлэг хийж байгаа шүү дээ. Хятад улсын хоорондоо юанаар ч рублээр хоорондоо талтаа хийж Америкийн харгас зайлсхийж байгаа. Энэ дээр бол маш их. Би энэ дээр авсан асуусан юм. Евразийн холбооны анхны үүсгэн байгуулагчдын танд Киргиз улс ордог. Киргиз улс манайтай адилхан жижиг эдийн засаг 6 сая хүнтэй. Тэгсэн тэгээ Евразийн холбоонд тээвэр логистик бүрт орж байгаа төмөрсөн авцарч гэдэг ингээд байгалийн хий болон хурлын нийтлэг интеграц байдаг. Гэтэл Киргиз улс хуучин зөвлөлт боловсон бүрэлдэхүүн нэсэн тийм систем байсан. Ингээд одоо Евразийн холбооны гишүүн улс мөртлөө Киргиз улсад Оросын холбооны улс Узбек, Киргиз, Туркмен, Узбек, Киргиз, Хятад гэсэн чиглэлийн газын дэд бүтцийг болгохтой 20 тавиад эдийн засгийн саад хүчрүүлээд үнэхээр мэдүүл интеграц систем бол яагаад Киргизийн тэр улсын хувьд ашигтай байж болох тэр транзит тээврийг зөвшөөрөхгүй байна. Энэ утгаар бас зөвхөн өөрсдөө үндсэн гишүүн болсон ч гэдэг үүсгэн байна. Тэгэхээр Евразийн холбооноос Оросд ямар тийм хүчтэй бодлого явж нөгөө талаас нь хятадын дээр байгалийн хэрэг яг Туркменээс дамжуулаад аваад ишээ сонирхолтой байдаг. Туркменчин улсын зөвлөлт болсон бүрэлдэхүүн улс гэхдээ Евразийн холбоонд нэг төлөв болсон.
Гэтэл ганц гişүү ганц хүчтэй газрын олон төслийг хараад байна. Ерөнхийдөө миний санаж байгаа SpaceX доогоор одоо газрын хатаж Европ руу өргөх төслийг болон SpaceX-ийн харин одоо таны ярьдаг тэр улс орнууд одоо газар байгалийн нэр баялаг улс орнууд хэрэгжүүлж байгаа шүү дээ. Яг нь Түрмэнээс шууд хятад руу явж байгаа том төсөлтэй. Гэтэ Евразийн холбооны газар нутгийн замаар яваад Киргизийн гишүүн орн хамгийн мод жижиг эдэн шиг. Яг Киргизийн хэлээр Евразийн холбооны төслөөр Киргизийн баруун төсвийг Оросд ажиллаж байгаа хүмүүсийн цалингаараа яадаг. Тэгээ энэ дээр Евразийн холбооны гишүүн болсон гэж үзүүлдэг юм шиг. Тэгэхээр дотоод хөдөлмөрийн урсгалнаас алдагдаад ирсэн. Тэгэхээр жижиг орн Евразийн холбооны нэг хүчтэй нөлөөлөхгүй босод улстай гэрээ хэлсэд орхон бас саадуулаад ажиглаад байдаг шиг байна. Тэгээ энэ Евразийн холбоо болон Шанхай хэмжээний хоёр хоорондох асуудал бас энэ дээр магадгүй асуудал байдаг. Тэр тал дээр магадгүй өсвөл надад ямар байх вэ? Энд бас нэг юм. Энэ бол нэгэн бас үлдэх ёстой юм суулаа. За би бас зарим юмнууд энэ зэрэг явуулсан байна. График. За энэ дээр одоо бас таамаг чинь дэлхийн тэргүүлэх 3 нөлөөлөх улс хизээ ямар улсууд болох вэ? За шилхэн энэ гэхдээ зөвхөн дотоодын нийт гэх юм биш. Дэлхийн дотоодын нийт эзлэх хөв за худалдаа цэвэр капиталын экспорт хаан жинсэнд дуудаж байгаа гэхээр 3 асмаг үзүүлэлтийг бол хооронд авчирсан үзүүлэлтээр бол одоо 2030 он гэхэд ятад бол нөлөөлөөр дэлхийн нэгт орно. Тэгээд Америк нэгдсэн улс 3 нийтээр очиж байна. Ийм одоо төсөөлөл байгаа. Тэгвэл одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дөрөв их тавд орж байгаа. Америк нэгдсэн улс ятад Бүхнэн диктат улс тэгээд Герман, Япон гэдэг тавд нийтээр багш. Жинсэн нөлөөлөл хэмжээ болно. За түрүүний ярьдаг энэ Монгол доктор бол бас манай шиг тэр жижиг улс орн бол Киргиз тий аялал бас талаар хэцүү юм төгж улс орнууд байгаа. За тэр Бостон зам санаачлалын хүрээнд жишээлбэл доотлол бас юм байна. Тийм гэдэг хятад улсын одоо энэ хөрөнгө оруулсан бас томхон төслүүд юм. Төслүүд бол энэ харагдаж байна. Энд бол хараад үзэх бол Америкийн төслүүд бол маш их олон тооны төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Хятад улсын зөвхөн Латин Америкийн улс орнуудад бас байна. За тэгээд Төв Америкийн улс орнууд юм байна тийм ээ. Европоос бус, Австралиас бус, Америкийн хойд Америкээс бус бүх одоо улс нутагт бол Хятад улс бол томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. За энэ бол бүс ба зам санаачлал холбоотой далайн боолтууд хэрэгжүүлэх. За тэгээд эцсийн терминалуудыг өөрөөр хэлэх юм бол төгөөдийн экспортыг авах ийм боломжууд олгож хурдтайгаа хөгжүүлж чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд бол харагдаж байгаа. За тэр түрүүний Монгол доктор асуудал дээр 6 замын төсөл бол 6 замын одоо чиглэл нь бол энэ байх шиг тийм. За манайх бол тэр Орос за Монголын холбоосон тэр арам тийм план холоороо яваад хин олоо барихтай ийм процесс ярьж байгаа. Хичээлж байгаа арга эзлэх байгаа л да. Олон жил хэрэгцсэн юм. Хятад Америкийн эдийн засгийн байр ямар зүйлсүүд хэрэгтэй вэ гэхээс тэгээд манайх одоо энэ экспортын бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, экспорт улсаа бас ингэж хөгжүүлэх ямар боломж байгаа вэ? Сэдвийн хүний байр суурь ямар байр суурьтай байдаг вэ гэж сонсоод байна. За тэгэхээр Таны дайм бол өрнөсөн шүү дээ. 145% дотор 125% дотор бол одоо ямар ч бараа бүтээгдэхүүн талтал боломжгүй миний хоёр дахин өссөн юм. Тэгэхээр энэ дээр манай улс орн бол яг өөрөө бас бүтчихэд байгаа шүү дээ. 10% глобал тариф гэдэг. 19% тариф оногдсон улс. Ямар ч улс энэс зайлсхийж чадаагүй. Энэ дээр манай улс одоо эдгээр нөлөөлөл том баг. Зүгээр яаж нөлөөлөл одоо бас бид баг тусах гэж байна.
жишээлх юм бол одоо зарим хятад улсын гангийн экспортууд нь зогслоо маш одоо тэгвэл одоо манайтай арга бүтээгдэхүүнүүд бол төмөр өдөр чулуун үүсдэг зэн байж мэл юм уу. Тэгэхээр одоо арга бүтээгдэхүүний үнэ ялангуяа бол дэлхийн эдийн засгийн өсөлтийг за тэгээд энэ томоохон байгууллагууд бууруулж байгаа. Америкт одоо хямрал наалаас 40% гэж үзээд байгаа тийм. Энэ хоёр улсын орнох юм уу? Тааны дэлхийд томоохон нөлөө өрхүүцэн нөлөө болохоор энэ бол одоо манай улсын өсөлтөөр нөлөөлнө. Энэ ялангуяа одоо бид нөлөөллийг мэдж байгаа шүү дээ. Эхний удирдлагын байдлаар манай төсвийн орлого ямар ихний төрөөр тасалцсан явж байгаа төсвийн орлого тийм ээ. Цаашдаа бол одоо валютын нөөцөдийг байгаа гэж мэддэг байгаа боловч цаашдаа бол одоо валютын ашигсэл эрсдэл өдөрт мөрсөн. За тэгээд манай экспортын орлого хэмждэг. Арга бүтээгдэхүүний нөлөө болох тийм. Тэгээ явандаа ямар эрсдэл бий болох вэ гэхээр жишээлбэл одоо улсгал зардлаасын газар хангагдсан. Энэ цахим тэтгэврийн хэмж за тэгээд хүмүүсийн мөнгө одоо тэнгууд мегацлуудыг санхүүжүүлэх тасрах хэрэгсэлтэй байна. Олонцлаад. Өөрөөр хөрөнгө оруулалтын зардлаа тасрах. Тэсийн тодорхой ийм аюулт бол эрсдэл байна. Би яг асуултанд хаад төрөлжүүлэх хэмжээ аваад одоо шийдсэн бол яг 10% одоо зөвхөн дотроо энэ экспорт чинь нийгмийн төрөлжүүлэх боломжийг тайлбарж харж байна. За ерөнхийдөө төрөлжүүлэх боломж бол манай нөгөө арга бүтээгдэхүүнүүдийн өсөх чадвараас хамааралтай. Жишээлбэл бид нар бол одоо дэлхийн аярчлалын давлгаанд төрөлжөөд одоо өндөр босруулч гэсэн нэмэрдэх шигсэн бүтээгдэхүүнүүд бол тун ховж байгаа. За ноолоор за тэгээд дээр нь одоо бас зарим нэг бүтээгдэхүүн. За зарим нэг л авч. Тэр нь бол одоо тун бах үйлдэл. Цаашлаад бид нар юу гэхээр одоо өөрийнхөө нэгдэж байгаа арга бүтээгдэхүүнүүдээр илүү их боловсруулалт шингэсэн. Ялангуяа одоо энэ хөрөнгө оруулалт түрүүн бас хэсэгт баталсан шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт хэрхэн татвар зүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл гадны технологи, гадны ноу-хау, тэгээд гадны тэр борлуулалтын зочид нойд байхгүй. Тэгжээж одоо шилхэн бол малаас гарч байгаа дөрвөн дээр чинь дотоодын өрсөнд оруулж байгаа одоо энэ тариадуудаа өөр үйлдвэрийн ашигтай бүтээгдэхүүн за өөрсдөө одоо олж байгаа түүхийн тооцоо түүхийн нэрээ босгож бол тодорхой хэмжээний төрөлжүүлэлт багшаа. Яг одоогор бол тийм төрлийн хов болчиход байна. Тэрний тулд бол гадны хөрөнгө оруулалтын тодорхой чиглэл ялангуяа боловсруулалт бол тийм бодлогууд байгаа. Тэгээд чөлөө тултааны бүсгүүдийг байгуулах. Эдийн засгийн чөлөө бүсгүүдийг манайд бол одоо худалдааны чөлөө бүс байдаг байхгүй. Ерөнхийдөө батлан уулын заны үе цагаан орчин. Эдийн засгийн чөлөө бүсийг байгуул тэндээ өргөдүүлээд байгаа. Энэ халамжтай нөхцөл ийм болцоонууд хангаж өгнө. Чухал тэндээ бол удаа хугацаатай гадны хөрөнгө оруулалтыг татах. За тэгээд ялангуяа боловсруулалт салбар төсвөлжүүлсэн хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх. Ийм бодлогуудыг бол архив зүйл. Таны чөлөө бүсийн хөгжөөний эдийн засгийн чөлөө бүсийн хөгжөө гэсэн ийм зүйл хэвчээ. Яа. Төрөмний нас хэрэг Евразийн холбоонд ингээд гадаа нөхцөлтэй болыг юу яг сахад бас Шанхай хэмжээ гэдэг хэлсэхгүй асуудал гараад хэрэг энэ хоёрын нийтлэг зөрчил үүсэх боломжууд бий. Шанхай хамтлагийн шахаа гэж яриад байгаа шүү дээ. Шанхай хамтлагийн байгууллага бол ерөнхийдөө цэвэр эдийн засгийн бол ерөөсөө бас биш юм шиг байна. Энийг харж байгаа бас улсын бас маш өндөр сонирхлоор нэгдсэн улс орнууд тэр дотроо бас улс төрийн холбогдолтой за тэгээд тийм гэрээнүүд байдагсан. Евразийн эдийн засгийн холбоо бол цэвэр эдийн засгийн холбоо. Шанхай хамтлагийн байгууллага бол улс төрийн гэдэг би тийм агуулга хараад улс төрийн агуулга. Өөрөөр хэлбэл бол эдгээр улс орнуудын хооронд тийм харилцсан одоо батлан хамгаалагч юм ийм юмнууд бол бас хаалаа болно тийм бол багтсан. Би бол тийм санаж байна. Тэр бол энэ бол бас нөгөө талаас тийм үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүгээр эдийн засгийн
хэлээд Шанхай хамт ажиллагааны байгууллагууд манай улс бол ажиглагчийн статустай бол явдаг шүү дээ. Жил тутмын юмд нь уулзалт саммит гэж үүдэг шүү дээ, хэмжээний уулзалт. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө бол эдгээр улс орнууд бол татан улсууд сонирхолтой байна хэрэг бол. Шанхай хамт ажиллагааны байгууллагууд татус улс орнууд ч юм уу зөвхөн илүү их болсон шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бол манайхан Италид тодорхойлдог 3 дахь хөрш гэдэг. Жишээл Америк нэгдсэн улстай ч юм уу Европ улс орнуудтай 3 дахь хөршийн бодлого гэж үзлээрээ бас яг энэ цэвэр улсын нөлөөлийн юм татан орохоос сэргийлээд бас хараа ирсний бодлогоос яваад гэж нэг бас зөвхөн юм уу гэж боддог. Абан үгүй байдлаас нэгтэй зөвхөн асуудалтай таны яриа нөгөө глобалчлалын пресс хэсгүүдэд одоо хамгийн сүүлдээ ер нь манай улсад бол нөлөөлөлт нөхцөлтэй одоо ч гэсэн үргэлжилж байна. 2030 он гэхэд ер нь хятадын үндэсэндээ тийм ээ ноёрхол гэж хийж болохоор илүү юм байна. Тэгээд юу хүснэгтэр та даяарчлалын 90 үе гэдэг ярьсан тийм ээ. Хүлэн дайнаас хойш даяарчлалыг бол нэг өвчтэй ярьж эхлэв. Яг олон улсын түвшинд бол даяарчлалын эсрэг нэлээд хэрэгжиж байгаа нийгмийн салбар. Эдийн засгийн салбартуудаа мэдэхгүй хүнээс зүгээс асуумаар нэг юм байна л та. Одоо хятад Америкийн хоорондын худалдааны дайнч гэсэн хараад байхад ер нь бол хуучин хэлбэрийн үндэснийхээ төлөө эрх ашигын төлөө эсрэг даяарчлалын эсрэг хөдөлгөөн явагдаад байна гэдэг. Гэхдээ нөгөө боосгоор тулдаг үе илээч гисэн ихтэй даяарчлалын эсрэг антигаар яваад байна. Энийг сөрөн зогсохын тулд ингээ яаж бүлэглэлүүд үсэж хөгжиж явсан. Тэгэхээр 2030 оноос хойшийн даяарчлалын 90 үе дуусах магадлал гэж байт юм уу бүм үү гэж. Тэг ялангуяа судалгааны хүрээнд хэрхэн хөндөгддөг юм бол эдийн засгаас сонирхол байна л та. Тэг яг энэ давлгаагаар нь явах юм бол бид нар бол ер нь бол хүнд байдалтай байсараад Монгол ер нь энэ давлгаанд өртөөд дуусах юм уу эсвэл энэ жижиг улс орнууд хоорондоо тийм ээ нийгмийн хүрээнд ч гэсэн ганцхан эдийн засаг талаас улс төр талаас ч гэсэн энэ эсрэг яваад арай нэг өөр зүгээр явах юм шүү гэсэн иймэрхүү прогноз байна уу гэсэн юм байна л та. Ерөнхийдөө нөгөө глобалчлалын эсрэг нь deglobalization гэж байна. Тэгэхээр бол юу гэхээр одоо глобалчлалын сөрөг талыг нь сөрөг тал гарч байгаа шүү дээ. Худалдаа хөгжлөж байна. За дараагаас хүмүүс чөлөөтэй зорчиж байна. Энэ бол давал мэдээлэл нөгөө талдаа бас нэг имплемент байгаа хүмүүс нь тийм ингээд байгаа нөгөө одоо инновашн нөгөө цаашил маш их байна. Нөгөө дарамт очруулж нийгэм тийм Европын санууд айц үзтэй болсон гэж ярьдаг байгаа. Хоёрдугаар нь гэхээр даяарчлал бол одоо хүмүүсийн аваад орлогын үнэлгээруулалт нэмэгдүүлж байгаа. Хулгай хуваарлалт төвшөөс болж байгаа байдал. Ялангуяа топ 5 гэдэг дээр орших 5 одоолд оршиж байгаа тийм орлого багтаа эсгээр зааг их олон хүмүүс ирж байгаа. Баян хүмүүс нь баяжаад, олон их баяжаад орлого багтаа хүмүүсийн одоо зайна. Хүмүүс нь өөр улсууд ядуугаад байгаа биш. Олон баяжаад тийм зааг их олон үзүүлж юм гэдэг. За тэгээд яг глобалчлалын нөгөө тал нь гэхээр одоо бас их олон үндэсний тийм соёлууд ороод ирэхээр тухайн улс орны үндэсний уламжлалт соёлтын зөргөөр нөлөөдөг. Өөр одоо бидний дунд мэдгүй тийм аюулууд, амьдралын хэм аюул гараад ирдэг. Тэр бол одоо нийгэмтэй төвшин хүзний болж гэж яригддаг. Тэгэхээр манай улс орны хувьд бол бас их нөгөө хоёр том өштэй ил залгадаг. За тэгээд энэ энэ улсаас нь ч холтой. Тэгэхээр ажлын гэсэн бол бас хавар багтаа. Түрүүний таны асуудаг тэр хамгийн гол асуулт юу гэхээр цаашдаа энэ глобалчлалын гэрч үүс болох уу тийм. Тэгээд одоо нэг санууд цаад байранд орох гэж тийм ерөнхийдөө бол улс орнуудын энэ бодлогыг хараад бас их төвхтэй. Жишээлбэл Британи улс Европоос гарсан шүү дээ. Brexit гэдэг нэг бэрийг хэлцээр хийгээд ялангуяа хүмүүсийн санал асуулт авсан, олон нийтийн санал асуулт иргэдийн хүний санал асуулт. Энэгээр бол одоо тун ялахгүй зүйл бол Британи улсаас гарсан гэдэг.
Тэгээд нэгэн нь бол одоо хэлбэрчлэлийн зарим үйлдвэрч байгаа юм. Нөгөө талаас бас энэ бас харж байгаа deglobalization байгаа. Ерөнхийдөө бас байна. Энэ сөрөг талууд юм уу хараад байгаа. Сая түрүү нэг санал асуулга явж байгаа тэр хөрөнгө хэсэг нь бол бас зарим юмнууд дээр хамгаалаад байгаа жишээ байна. Тэгэхээр ийм сөрөг юм. Alors худалдаа эдийн засаг талаас нь энэний өргөжийг бас амтгуулдаг орлогоо нэмэгдүүлж хамтараа хийж байгаа юм. Энэ нь бол байгаа. Энэ бол илүү хям дараагаар технологийн үйлдвэрлэлийг хэрэглэх. Дэлхийн худалдаанд одоо тийм төрний хэрэгтээ төрөлжөлтөө үр ашигтай оролцох ийм боломж бол нэгддэг. Энэ байна шүү. Тэгэхээр бол яаж хэлбэл бол тооч байна. Астас байна. Тэгээд энэ хэм хэмжээтэй байх гэх юм. Сүр нөлөө яваад байгаа шүү. Нэг зүгээр нэг санахаар манай нэг экспортын наад Швейцар улс орж байгаа шүү. Би яагаад таахта захаад гайхлаа. Тэгээд яагаад Швейцарыг гэрсгээд байна гэхээр ерөн Швейцарын та эдийн засаг тийм зүйлийг зөвхөн тухайлан сонирхож судалж байсан уу? Яагаад тэгэхээр одоо тэр анти дайрчлээ тэргээл ингээд ярьж байна. Ялангуяа төвөөс ах гэдэг ингээд бодлогод байдаг шүү дээ. Тэн дээр бол Швейцар бол өөрөө сонгодог жишээ нь болдог. Одоо төсмөрлөө өндөр хөгжилтэй. Тэгээ манай 20 донд манай амар сайд хэлжсэн шүү дээ. Швейцар луга хөгжиё гэх. Тэгэхээр яг энэ дэлхийн дайрчлалын бодлого энэ юм дээр бол одоо Швейцарын жишээ. Тэгээ сая бол нөгөө Төв Азийн жишээ Киргиз, Монгол гурав бол ер нь ижилхэн ер нь түүхэн дататай одоогийн нөхцөлийн байдлыг гэсэн тийм усууд байгаа. Тэгсэн мэт Швейцар бол мундаг хүчтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ талын төрөв хоёр төвд манай ямар гараа бүтээгдэхүүнүүд явдаг юм бол би яг Швейцар гэдэг шууд ороод ирэхэд аюу гайхсан л да хиттийн дараа орж байгаа. Тэгээ ер нь Швейцар өөрөө энэ дайрчлалын түвшинд өөрөө эдийн засгийн хамгаалалтыг усаараа хамгаалаад байх шиг байна гэж төсөөлөд байгаа. Тэгэхээр энэ талын зүгээр тусгаалan судалж байсан уу? Энэ үсэг зүгээр сонир тань мэдгүй. Швейцар бол төрөөс их соос гэж тийм Европ албанаас биш НАТО-гийн зэрэг улсын ерөөс НАТО-гийн тийм алианаас нас ангид байдаг. Ерөнхийдөө бас өөрөө бас өндөр хөгжилтэй. За тэгсэн мөртлөө бас зэрэгцсэн ус гэж байсан. Зэрэг энэ чадвар өндөртэй. За тэгээд ерөнхийдөө манай улсын бол Швейцар руу одоо хайлууч шинж юм уу ийм бүтээгдэхүүн гаргадаг. Энэ өндөр технологи. Тэнд бол яг хайлууч шинжээр бол одоо юм халуун төсвөртэй одоо сансрын үеийн тэр одоо тэнгуудыг хийдэг ч юм уу тийм юм тоолс гардаг юм билээ. Зүгээр тэр Швейцарын хөгжлийн загвар маань бас нэг тийм яахтай ангид Европын сургуулиас ангид юм болохоор байхгүй. Тэр бол Европын холбоо бол өөрөө нэгэн зүйлтэй. За тэгээд энэ зэхийн тийм устрын тийм том юусэн шүү дээ. Очоод орсон юм юуслаа. Зүгээр сонгороо Швейцар улс бол хүмүүс гэсэн тэр хамгийн сүүл зүгээр хэлэхэд бол тэр Скандинавын улс орнууд байгаа шүү дээ. Швед, Норвег эдгээр улс орнууд ч бас НАТО-д ирсэн. За тэгээд бас түүсгэж чад ерөнхийдөө бас одоо энэ дэлхийн геополитикийн байдалтай холбоотой бас Европ талруугаа тийм Америк талруугаа ингэж хазаасан юм. Таалтаас одоо хуваагдсан л ирж байна. Үдэн дайнаас хойш хамгийн одоо дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн том сөргөлтөнтэй Иран амьдарч шүү дээ. Өөрөөр хэлбэл дайны хаалт үүсэж байна. Иран бас байна тэгээд Иран төрсэн бүлэг улс орнууд Израильтай бол шүүгүүлж байгаа. Америк нэгдсэн улстай. За тэгээд Европ бол одоо Францад дайн одоо ордож хэлдэг гэж. Одоо асал түүхэн үед амьдарч байгаа улс шүү дээ. Дайн үзэж байгаа улс. За баярлалаа. Өглөөний зочноор алаач баярлалаа. Тэгээд бид ярилцах цаг маань ер нь болсон. Тэгэхээр одоо болохоор надад бас асуулт байсан. Гэхдээ цай уунгаа бид бас ярилцах юм боломжууд байгаа учраас өнөөдөр хоорондоо ярилцах юм уу? Судалгаа хийх, ажиллах боломжууд бас ярилцах юм боломжтой шүү. Тэгээд одоо асуултаа хаагаад дуусгаад төлөвлөний туршлагын зураг авахлаад тэгээд өдөрний цай уунгаа ярилцаж байгаа. Ахын болсон цогцтой манаас ингэ хаан том баярлалаа. Үлцэн ирсэн таамагс. За
доктор гэж албат багш маань орцсон. Тэгэхээр энэ арга хэмжээнд багш нь яагаад дуртай вэ? Ер нь дандаа яг гэхээр энэ арга хэмжээ бол өөрөө өөрийгөө устдаа харуулах маш том боломж. Тэгэхээр албат багш ямар төвшний ямар илэмтэй вэ гэдгийг өнөөдөр бид бүгдөө харахаа. Багш маань үнэхээр өргөн одоо юм мэдлэгтэй. За тэгээд их одоо учиргүй одоо тийм илтгэж маягаар ярьдаггүй ч гэсэн маш ойлгомжтой, маш ухаадаг. Тэгээд дээрээс нь асар их өргөн цаг хүрээтэй одоо хургузоор сайтай багшигээ харууллаа. Багшаа таньдаа баярлалаа. Монгол төрийн эдийн засгийн бодлого гэдэг ном байгаа. За үүний үргэлжлэл болгоод энэ жил бид нар Монгол улсын эдийн засгийн санхүүгийн тогтолцоо гэдэг юм шинэ ном бичин тэрэн баан багш маань оролцож байгаа. Бид нар техникээр оролцож байгаа. Тэгээд энэ удаа бид нар энэ номоо бэлгэлж байна. Дараагийн удаа та бас эрдэм мэдлэгээ бид нар гайхуулах тэр мөчид бид нар шинэ номтойгоо тайтаа дахин зармаа гэж бодож байна. Таньда баярлалаа. Зураг. Яа,